Манай Монголын хууль шүүхийн байгууллагууд угаасаа итгэх аргагүй болсон. Эртэд мэдэгдэхээр улс төрчсөн хууль бус шийдвэрүүдийг удаадаа гаргаж байгаа болохоор хуулийн засаглалдаа итгэл алдарсан гэдгийг Монгол улсын толгойтой бүхэн нь хэлж байгаа. Илэрхий буруу ажиллагаа явуул захиалгатайгаар хин нэгнийг баримтчлан хорж нэр хүнд нь халдаж амнаас эрүүл мэнд нэр төргөд бүх юмар нь тоглодог. Тэрч бүхэл амин зуулаг өмч хөрөнгө бизнесийг нь булааж авдаг дээрэмчид төрж ургалсан гэдгийг Монгол улсын ерөнхий сайд байсан хүн шууд хэлсэн. Хамгийн хачин нь энэ бүх алдаа завхарлуудын цаана хариуцлага хүлээх хүн нэг ч үгүй байгаа л дээд зэргийн дампуурал юм. Хүний эрхийг зөрчин хэн нэгний өмнөөс барьцаа болгон баримтчилдаг, баримтлах үүр хөвдөг дарга, ял тулгадаг шүүгч прокурор гээд буруутай үйлдэлээ төлөх хариуцлага хүлээсэн хүн нэг ч байхгүй юм. Одоо тэгээд хэн энэ бүхнийг хариуцах вэ? Байцгаад бүр ард түмнийг доромжилж байгаа юм шиг буруутай үйл ажиллагаа явуулсан төрийн албан хаагчид биш, түүний барьж явсан багц зэвсгэнд нь хариуцлага хүлээлгдэг болжээ. Их хоёрын баримтчилгааны үеэр айл андуурын хаалга үүдийг нь хэмжиж огшин тусгайгийн албан хаагчны буруутай үйлдэлийн буруу хаалга эвдлэх зориулалт бүхий цул хар хайлсан төмөр нүдүр тохож тэр хайлсан төмрийг устгах шийдвэр гаргасан байдаг. Хууль ингээдлээ дампуурах гэж байх уу? Тэр хар төмөрл өөрөө хөл ургаж очиод айлын хаалгыг цөм зөхөж гиндэ. Хэрвээ хүний гараар ажилдаг багаж хэрэгсэл буруутдаг юм бол хүн дайрсан жолоочийн машиныг нь хүн алсан алуурчны хутга бууг нь устгалруулад эзнийг нь цагаадах хэрэгтэй болж таарнаа да. Дэлхийд ийм хууль гэж байна уу? Жившигтэй гэхэд үг чаран санагдах ийм хууль өнөөдөр Монголд маань үйлчилж байна. Хуулийг хүмүүс зохиож баталдаг, хүмүүс дагаж мөрдүүлдэг. Энэ завхралыг хязгаарлах вэ? Тэнгийн гарт хутга аюултай гэж үг чинь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.